Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол тулгарч буй асуудлаас зогдох нь хизээч шийдэлд хүрдэггүй. Ногдмол зүйлс гэдэг маань хүмүүсээс нууж гинчээсэн мэддэхийг хүсдэггүй бид бүгдийг бохирдуулж байдаг зүйлсийг хэлдэг. Өнөөдөр би амжилтанд хүрэх түлхүүрүүдийн талаарх 2 хэсэгтээ багахан хэмжээний номлолыг хийх гэж байна. Амжилтанд хүрэх хэрэгтэй гэдэг нь ерөнхийдөө таны хийхийг хүсэж байгаа зүйл өөрөө хэн болохыг үнэхээр мөрөөдөж хүлээж авахыг хүсэж байгаа зүйлд чинь саад болоод байгаа ямар нэгэн зүйлийн эсрэг та тэмцэн гэсэн үг юм. Хамгийн ихний оролдлого хийх хэрэгтэй зүйл зохистой зүйл бол Бурхан биднийг тухайн зүйлээс салгаж бидэнд туслахын төлөө залбирах хэрэгтэй байдаг. Бурхан бидэнд туслахын тулд байнга залбирч байдаг боловч бид үнэндээ түүнээс тусламжийг ховорхон хүсдэг. Та тусламжийг Бурханаас гуйвал таны хийх хэрэгтэй зүйлийг тэр танд өгөх болно гэсэн үг юм. Тэр бүхэл зүйлийг таны өмнөөс хийхгүй. Харин хийх хэрэгтэй ямар нэгэн зүйлийг танд өгөх болно. Өнөө өглөө би нэлээд чухал зүйлийн тухай маш тодорхой хэлж өгсөн гэж бодож байгаа. Гэхдээ миний хэлхийг хүсэж байгаа зүйл маань та магадгүй өнөө өглөө энд байгаагүй байсан бол таны амьдралд ямар нэгэн зүйл хийхийг Бурханаас асуун залбирсан бол түүний танд хэлэх хариуг та сонсохын тулд эсвэл тэр таныг хэрхэн хөтлөн дагуулахыг харахын тулд та өөрийгөө бэлэн байлгах хэрэгтэй. Мөн Бурхны танаар хийлгэмээр байгаа зүйлд та өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. За одоо наашаа анхаарлаа хандуулна уу? Бид зүгээр л сууж юу ч хийхгүй байх зур Бурхан бидний төлөө бүх зүйлийг хийхгүй. Бид Бурхны хамтрагч нар юм. Энэ түүний хийх хэрэгтэй болон таны хийх хэрэгтэй хэсэг байгаа гэсэн үг юм. Та түүний хийх ёстой зүйлийг хийж чадахгүй бөгөөд бид таны хийх ёстой хэсгийг хийж чадахгүй. Бид бол Бурхны хамтрагч нар. Би өнөө өглөө зарим нэгэн зүйлийн талаар ярьсан. Хэрвээ та амжилттай явахыг хүсэж байгаа бол та бусдыг буруутгахаа болж өөрийн гэсэн хариуцлага ухамсарлах хэрэгтэй талаар би одоо ярьж эхлэхийг хүсэж байна. Бидний ихэнх маань өөрсдийнхөө асуудалтай бусдыг буруутгах дуртай байдаг. Маш олон жилийн турш би тэгсэн. Аав маань намайг хүчирхийлдэг байснаас болж надад байгаа асуудал өөрийнхөө буруу үйлдэл, муухай шараншин гаргах, өөрийгөө өрөвдөх болгоно. Өөр юу ч байсан хамаагүй үргэлжил хэрвээ тэр зүйл надад тохиолдоогүй байсан бол хэмээн хэлдэг байл. Надад тохиолдсон зүйлээс болж олон асуудал амьдралд маань тохиолдсон хэдий ч бид Христ дотор байх үед одоо чих тавин сонсорой. Хуучин юмс бүгд өнгөрчээ. Бид шинэ бүтээл болох болно гэж Библиэд маш тодорхой хэлсэн байдаг. Хэрэг зүйлүүд бүхэл зүйл цоо шинэ болсон бөгөөд тэр нь нэг л шөнийн дотор бүх зүйл арвангаараа өөрчлөгдчихнэ гэсэн үг биш үлээ. Хэрвээ та тарган бол маргааш өглөө сэрэхдээ туранхаа болоод босч ирнэ гэсэн үг биш юм. Мөн та халдсан бол дараагийн өглөө толгой дүүр үстэй болоод босч ирнэ гэсэн үг биш юм. Шинэ бүтээл гэдэг нь бид сүнсний шинэ шавар болно гэсэн утгатай гэдэгт би итгэдэг. Энэ нь хэдийгээр бид альва зүйлүүдийг даван туулах хэрэгтэй ч гэсэн Бурхан биднийг нэгэн суурин дээр тавина гэдэгт би итгэдэг. Бид маш олон зүйлс суралцах хэрэгтэй. Тэдгээр энийг нь Бурханы дуу хоолойг сонсож түүнд дуулууртай байх явдал юм. Харин та дахин төрж Христийг хүлээн авах тэр мөчид миний хэлхийг сонсно. Бурхан өөрийн хүүхдүүддээ амласан бүх зүйл таны хувьд ч гэсэн хүлээн авах боломжтой болох болно. Хэрв Бурханы амласан зүйлийг хэн нэгэн хүлээн авах боломжтой бол тэрхүү хэн нэгэн нь та байж чадна. Та байж болно. Амен. Гэвч энэ бол миний буруу биш гэж та хэлдэг. Тийм ээ. Таны амьдрал тохиолдсон зүйл таны буруу биш. Магадгүй хэн нэгэн таныг үнэхээр гомдоосон,
Танаас хулгайлсан, танд худлаа хэлсэн байж болно. Хэн нэгэн таныг хүчирхийлсэн байж болно. Гэвч тэрхүү зүйл нь таны гаргадаг зан авирынтай шалтгаан байхыг та зөвшөөрч болохгүй. Миний сэтгэлийг зовоодог нэг зүйл бол бид гомдсон үедээ тэрхүү гомдлоо амьдралынхаа туршид өөрсөддөө тээсэр байдаг бөгөөд түүнийг та өөдлөн дэвшихгүй байгаагийн нэг шалтгаан болгодог явдал. Та нарын хичнээн чин бусдыг буруутгах нь хүний мөн чанар байдаг гэдгийг мэдэх үү? Ердөө л 14 хүн л энийг мэддэг гэж үү? Эхнэр нөхөр хоёр хааныг тийшээ явах гэж цагаасаа хоцрон гэрээсээ гарахыг та нар үзсэн үү? Нөхрийн буруу гэж эхнэр хэлэхэд эхнэрийн буруу гэж нөхөр нь хэлдэг. Юу гэж? Тэр бол үнэхээр миний буруу байсан. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлэхдээ бид үнэндээ дутагдaltaй байдаг. Бид энэ талаар өнөө өглөө баг зэрэг ярилцсан. Гэхдээ энэ талаар дахин дурдах нь чухал гэж би бодож байна. Юу гэвэл тэр бол үнэн хэрэгтээ миний буруу байсан. Намайг ёстой уучлаарай. Яагаад тэгж хэлэх нь бидэнд тийм амаргүй байдаг юм болоо? Яагаад гэдгийг та нар мэдэх үү? Муу сүнс энийг амаргүй болгодог юм. Тэр биднийг тийх үйлдэхийг хүсдэггүй нь бид өөрсдийн хийсэн үйлдэлээ бүрэн ухамсарлах үед хүч чадал бидний төлөө ажиллах боломжтой болдгийг тэр мэддэг доршдог. Амен. Та нар гэртээ хараад өөртөө уулзаж, үнний уулзалтыг хийх гэрийн даалгаврыг би та нарт өгч байна. Та өөрөөсөө асуугаасай гэж миний хүсэж байгаа нэг зүйл бол миний амьдралд байгаа бусдыг буруутгаад байдаг ямар нэг зүйлийг зогсоох цаг нь болсон уу? Мөн тухайн зүйл нь тэдний буруу байсан ч хамаагүй тэрнийг засахын тулд би Бурхантай хамтарч ажиллах хариуцлагыг өөртөө бүрэн хүлээн авахар юу байна вэ? За одоо Адам Ява хоёр. Эхлэл 3:11. Тэгтэл тэр чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бэтгий эдгэж миний чам тушаасан тэр модны жимснээс чи идэ юу? Эзэн бурхан тэр эмэгтэйд чи юу хийж хин энэ вэ гэсэнд тэр эмэгтэй тэр могоо тэр л намайг мэхэлснээс болоод би хориотой модноос идсэн гэв. Тэр эмэгтэй би тань дуулуургүй хандаж гимнүглийг үлдв гэж хэлэв. Тэрээр асуудлаас мултран гарахыг оролдож муу сүнс тэр л намайг мэхэлснээс болж би хийсэн хэмээн хариулсан. Тэгээд эзэн бурхан Явагаас эргэж нөгөө могоод чи ийм хэрэг хийсэн учраас хамаг мал адгуус хийгээд хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав. Чи хевлийгээр мөлхөн явж амьдралынхаа бүх ил хоногудад тоос шороо идэх болно. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгоогчин бяцалж түүний өсхийг чи нийцэлнэ гэв. Дайсан Есүсийн амьдралд ч хүртэл зарим нэгэн бэрхшээлийг авчирч байсан боловч эцэст хин ялсныг нь бид бүгдээрээ мэднэ. Амен. За тэгэхээр чи юу хийж гин энэ вэ хэмээн бурхныг асуухад энэ бол муу сүнс байсан гэсэн. Энд гарч байгаа хүмүүст бурхан үүрэг хариуцлагыг наагдуулсан байгааг та нарыг олж хараасай гэж би хүсэж байна. Эмэгтэйд хандаж өөрийн чин жирэмсний бэрхшээл зүдгүүрийг би бүр ихсгэн. Чи өвдөж зовж өөр хүүхдээ төрүүлэх болно. Эр нөхрөө чи ирмэлзэн. Эр чин чамайг эзэгнэн гэв. Та нараас хэнийгэн чи эрх мэдэлтэй байхыг хүсч байвал үүрэг хариуцлага хүлээх хэсгийг битгий мартаарай. Тэр нь та үүрэг хариуцлага үл ухамсарласан хэрнээ. Цаг үргэл зүгээр л нэг босс эмэгтэй яваад байна гэсэн үг биш юм. Амен. Дэв өнөө арай надад хөлийн уулны массаж хэрэгтэй гэдгийг зүгээр л хэлсэн юм шүү. Тэгээд эзэн Адамд хандаж та нар харж байна уу тэр эхлээд Еватай ярьсан. Дараа нь тэр муу сүнстэй ярьсан. Одоо тэр Адамтай ярьж байна. Тэрээр Адамд чи эхнэрийнхээ үгийг сонсож бэтгий эдгэж миний чам тушаасан модноос идсэн учраас
Би цаашаа үргэлжлүүлэхээс өмнө та нарт нэг зүйлийг хэлэхэд энэ нь нөхөр эхнэрийнхээ үгийг хизээж битгий сонсгосон утгатай биш шүү. Эрчүүд эхнэрүүдийнхээ үгийг битгий сонсгосон амьдралын туршдах хөтөлбөрийн суурийг тавьж байгаа хэрэг биш үлээ. Хамгийн гол асуудал нь Адам Бурхны өөрт нь хэлсэн зүйлийг мэддэг байсан хэдий ч тэрээр эхнэрийнхээ зөвлөгөөг Бурхны үгнээс дээгүүр тавьсан бөгөөд харин ийм зүйлийг эр хүн хийж болохгүй. Юу ч байсан хамаагүй та үргэлж Бурхны хэлсний дагуу явах хэрэгтэй. Эмэгтэйчүүд ч гэсэн бас адилхан. Амен. Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүх илүүдрүүдэд бэрхшээл зүдүр донд хооллох болно. Бусдыг буруутгах явдал нь Эден цэцэрлэгээс эхэлсэн бөгөөд энэ нь Библиэд тэр чигээрээ үргэлжилсэн байдаг. Энэ бол өнөөгийн нийгэмд байгаа хамгийн том асуудлуудын нэг юм. Та хагалгаанд орох хэрэгтэй тул өчнөө бичиг баримтуудад гарын үсэг зурах хэрэгтэй болно. Хэдийгээр тэдгээр эмнэлгийн ажилчид таныг 20 удаа алсан боловч энэ нь тэдний буруу биш байдаг. Өнөөдөр юу ч хэний ч буруу биш байдаг. Энэ бол үнэхээр хүүгийн зүйл юм. Хэн ч юуны ч төлөө ямар ч хариуцлага хүлээхийг хүсдэггүй тийм нийгэмд бид амьдарч байна. Гэвч итгэгч хүмүүс болох бид тэдгээр хүмүүсээс дээр байж суурьндаа бат зогсож Бурхны хүч хэрхэг эрэгтэй эмэгтэй хүмүүс байх хэрэгтэй. Энд байгаа хэнд ч гэсэн сүнсний ямар нэг хүч чадал байгаа бол бовтнолгүй зоригтой байж юу гэж түүнд би буруутай байсан. Би бүхэл хариуцлагыг үүрч байна. Намайг үнэхээр уучлаарай гэж өлгөн хэлж чадах чадвартай байх ёстой. Хэрвээ хүмүүс бусдыг буруутгахаа болж зүгээр л өөрсдийн алдаагаа ухамсарлавал хүмүүсийн хоорондын харилцаанууд хамаагүй дээр байх байсныг та нар төсөөлж байна уу? За одоо Библиэлд хамгийн тэнэг түүхүүдийн нэг болох Авраам, Сара болон Хагарыг авч үзье. Авраамын эхнэр Сара түүнд нэг ч хүүхэд төрүүлж өгөөгүй. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египт зарц бүсгүйтэй байв. Сара Авраамд эзэн намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүй дээр орно. Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэж гуйсанд Авраам Сараг сонсон дагжээ. Энд дахиад линэттэй эрэгтэй хүн эхнэрийнхээ үгийг сонссон байна. Амен. Эхнэрийнхэн дэвшүүлж байгаа санал тийм зөв-зүйтэй санал биш гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ямар гэчи янзын эмэгтэй өөрийнхөө нөхрийг өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ор гэж хэлэх юм бэ? Энэхүү Авраамыг Канаанд 10 жил суусны дараа Авраамын эхнэр Сара Египт зарц Хагараа авчирч нөхөр Авраамда татварын болгон өгчээ. Тэгээд Авраам Хагар дээр орсон. Тэр жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болов. Ийм явдал болохыг Сара урьдчилж харах хэрэгтэй байсан юм. Гэвч тэр даруйда Хагарын хандлага өөрчлөгдсөн юм. Би жирэмсэн, чи жирэмсэн биш. На. Харин одоо энэ түүх болмол бүр эдрээтэй болж ирдэг. Сара Авраамд миний хийсэн алдаа тань дээр буух болтугай. Хагарын ихэмсэг бардам зан тань дээр буух болтугай. Би та нараас асууя. Сара энэ бүхнийг санаачилсан байхад юу нь Авраамын буруу? Энд хүмүүс буруутгах тоглоомыг хэрхэн тоглодгийг харуулж байна гэж би хэлэх гэсэн юм. 6-р ишлэл Авраам Сарад харахтун зарц бүсгүй чинь чиний л гарт дураараа л бол гэв. Сара энэ бол чиний буруу гэж хэлсэн байна. Тэгээд тэр буцаагаад үгүй энэ бол чиний буруу. Би энэ асуудалтай орооцолдохгүй гэж хариулдаг. Тэгээд Хагар энэ бүхний дунд байхаас зайлсхийж оргон зүгтээ хар шийддэг. Бурхан түүнийг олж түүнд хандан чи хаанаас ирээд хаашаа явж байна хэмээн 8-р ишлэлд өгүүлдэг. Тэр эмэгтэй би эзэгтэй Сараагаасаа оргон зүгтэж явна гэжээ. За одоо бид өөрсдийн асуудлуудтайгаа нүүр тулахын оронд тэдгээрээс зүгтэн орогдог талаар бүгдээрээ баг зэрэг ярилцах бол. Эзний тэнгэр илч түүнд хандаж эзэгтэй рүүгээ буцан очиод
Түүний эрх мэдэл даруугаар захирагд гэж хэлв. Өө нэрэ тэгж хэлээгүй лүү? Би яагаад тийм байгаасаа гэж хүсэж байна вэ? Эзний Тэнгэр элч түүнд би үр удмагч ихэд олжруулж тоолж баршгүй болгоно гэв. Энд миний хэлэх гээд байгаа гол санаа бол та өөрийн асуудлуудаасаа зуртааснаар тэдгээрийг хизээч шийдэж чадахгүй. Нуугдмал зүйлс гэдэг нь биднийг бохирдуулж хүмүүсээс нуудаг хинч байсан хамаагүй мэдэгдэхийг хүсдэггүй зүйлсийг хэлдэг. Хувь хүний нууц гэж байж болохгүй гэж хэлээд байгаа юм биш. Заримдаа таны хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг нь хэрвээ сэтгэлийн чингүүнд байгаа ямар нэгэн зүйл таныг байнга л зовоож, таны сэтгэлийг дахин хямруулж таны талаарх ямар нэгэн зүйлийг хэн нэгэн олж мэдэхгүй гэхээс та үнэхээр айдаг бол өөрийнхөө пастор итгэл даах сайн найзтайгаа хуваалцсан. Таны нууцыг хадгалдаг сайн найзыг олсон бол та алтны уурхаа олсон гэсэн үг юм. Амен. Би энийг хэлмээргүй байгаа боловч өнөө үед нууцыг чи хадгалж явдаг хүмүүсийг олоход үнэхээр их хэцүү байдаг. Бид итгэмжтэй байж бусдын нууцуудыг бусдад задлах биш, харин хадгалж явах хэрэгтэй. Хэрвээ та итгэл даах нэгнийг олж чадах юм бол тэдэнтэй хаяа зүгээр л ярилц. Та нар юу гэдгийг мэдэх үү? Энэ тал дээр миний сэтгэл үнэхээр эмзэглэдэг. Таны сэтгэлд байгаа зүйл танаас гарах үед түүнд оршиж байсан хүч нь түүнтэй хамт гараад явчихдаг. Сатан тухайн зүйлийг нуун дарагдуулж тэр зүйлээрээ таныг тарчлаасаар байдаг. Бид зарим нэг зүйлээсээ зогцсаар байдаг. Яагаад гэвэл тэрхүү зүйлтэйгээ нүүр тулаасаа гэж бурхан биднийг үргэлжлүүлэн ятгахсаар байдаг ч за дараа л нэг болыг хэмээн бид хойшлуулсаар л байдаг. Тэр нь магадгүй хэнийг уучлах, нүүр тулаа ярилцах байж болно. Мөн таны амьдралд хэнийг нь таныг ашиглаж тантай зөв бус харьцаж танаас хэтэрхий ихийг шаарддаг таны эцэг эгчин байж болно. Таныг бие дааж өөрийн амьдралаа басахыг чинь зөвшөөрөхгүй байгаагаас болж та зөв зохистой бус харилцаатай байдаг бөгөөд энэ талаараа тэдэнтэй ярилцах ёстойгоо мэдсээр байдаг боловч тэгдэггүй. Тиймээс та зөв чигээ олохгүй явсаар амьдрал чи өдрөөс өдөрт бүр дөрөөцөр байгааг харж тэр байдлаа үзье яддаг. Та тухайн зүйлтэйгээ нүүр тулж тэр зүйлээсээ ангижирч амжилтанд хүрэх хэрэгтэй бөгөөд Бурхны танд бэлдсэн тэрхүү жинхэнэ амьдралд орох хэрэгтэй. Амен. Та өнгөрсөн амьдралдаа хийсэн зарим нэг зүйлс рүүгээ буцаж очиод засч залруулах хэрэгтэй байдаг. Тэднийг ингэж засан залруулж чадахгүй ч гэсэн зарим нэг зүйлийг засч болох бөгөөд магадгүй Бурхан таныг өнгөрсөн зарим нэг зүйлээ зас залруулаасаа гэж хүсч байж болох юм. Тиймээс би та нарт нэгэн түүхийг хэлье. Энэхүү түүхийг би өмнө магадгүй нэг эсвэл хоёр удаа ярьсан байж магадгүй. Би ааваасаа зүгтхийн тулд нэгэн залуутай дөнгөж 18 настай байхдаа гэрлэж бэлгийн хүчирхийлд автагдсан байсан тул хэнийг намайг огтхон ч хүсэхгүй гэж би үнэхээр боддог байлаа. Зүрх сэтгэлийнхээ гүнийг гүн далдаа хийж байна гэдгийг мэдэж байсан ч би зүгээр л хэн нэгнийг хүссэн юм. Хинч надтай байхыг хүсэхгүй гэдэг айдсаас болж би энэ залуутай гэрлсэн ба тэр гэрлэлт маань 5 жилийн турш үргэлжлэх өөр нэгэн тарчлал байж үлээ. Тэрээр худал үннээр мунхруулж чадах залтай бөгөөд мөн хулгаач жижиг гарын хулгаач байсан. Би нэгэн компанид цалин тавих ажлыг хийдэг байсан. Тэр надаар янз бүрийн хамаагүй хүмүүс зориулж зарим нэг мөнгөний чекийг бичүүлж автлаа намайг мунхруулдаг байж байлаа. Дээр үед мөнгөний чекийг газар сайгүй маш амархнаар бэлэн мөнгө болгон хүлээн авах боломжтой байдаг байсан. Та зүгээр л хаач ороод би энэ чекийг бэлэн мөнгө болгоо авмаар байна гэж хэлэхдээ танд бэлэн мөнгө болгоо өгдөг байсан. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол нөхөр маань миний толгойг эрэхтэл намайг мөнхруулж чадсанаас болж байгууллагын мөнгнөөс маань надаар хумслуулдаг байв. Та нарын өмнө нэгэн цагт хулгайч байсан номлогч зогсож байна. Ингэж л Бурхан биднийг өөрчилж чаддаг бөгөөд өнөөдөр та нар ямар номлогчийг сонсч байна гэдгээ мэдвэл магадгүй хэнийг нь өнөөдөр сэтгэл өөдрөг байж магадгүй. Бид хүн хэлцэх хугацааны хуулийг баталсан явдал би баяртай байдаг. Яагаад гэвэл намайг шоронд явуулж чадахгүй. Би өөрийнхөө жижигтэр гэртээ Библи судал хийж байсан бөгөөд миний амьдралд зориулсан том мөрөөдөл төлөвлөгөөнүүд надад байдаг байв. Ажиллаж байсан тэр байгууллага олж ямар буруу юм хийж байснаа би тэдэнд хэлэн тухайн мөнгнүүдийг буцаж төлөх хэрэгтэй мэт надад санагдаж эхэлсэн. Би хичнээн их хайж байсныг та төсөөлж байна уу?
Тэд ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй ч намайг шоронд хорих байх гэж би бодож байлаа. Гэхдээ хэрвээ би бурхантай хамт урагшлан түүнийг надаар хийлгүүлэхийг хүсэж байгаа бүхэл зүйлийг хиймээр байвал сэтгэлд маань байгаа тэр зүйлийг би хадгалагцаар байж болохгүй гэж надад бодогдсоор байсан. Яг л миний хийсэн шиг та нарыг хийгээрэй гэж би хэлж байгаа юм биш шүү. Бурхан намайг ийхүү үйл тэмээн хэлсэн болохоор би Бурханыг дуулууртай дагах хэрэгтэй байсан. Хэрвээ тэгж чадаагүй бол би буцаад нөгөө жижигхэн Библи судлалын хичээлэл хийсээр байх байв. За одоо намайг анхааралтай сонсорой. Бурхан та бүхний ихэнх чинь амьдрал зориулсан том төлөвлөгөөнүүд байгаа. Тэдгээрийг төлөвлөсөн тул шууд автоматар таны амьдралд хэрэгжих болно гэсэн үг биш үлээ. Танаас шаардах зүйлс тэнд байж хийхэд хэцүү, золиос гаргах зарим зүйлүүд хийхийг тэр танаас асууж магадгүй золиос гаргах өргөл өгөхийг миний амьдралд тохиолдсон зүйлүүдийн нэг болох аав ээжийг маань нас барах хүртэл тэднийг асарч халамжуулахыг нөхөр бид хоёрт хэлсэн шиг ч байж болох. Тэр хоёрыг асарч халамжуулахыг би огтхон ч хүсдэггүй. Тэднийг халамжлах өчүүхэн ч болов шалтгаан надад байхгүй. Тэд надад зүй зохисгүй хандаж намайг хүчирхийлсэн. Тэд миний төлөө юу ч хийгээгүй. Тэгсэн ч тэдний төлөө тийхүү үйлдэх нь зөв зүйл гэдгийг би мэддэг байсан. Тэднийг асрах нь хөвгөлтэй биш, зөв зүйл хийж байгаагаа би мэддэг байсан. Миний хэлэх гэж байгааг анхааралтай сонсорой. Тантай хин нэгэн зөв бусаар харьцан явдал нь ямар нэгэн буруу зүйл хийх эрх мэдлийг танд өгдөггүй. Саяны нэг л өгүүлбэрийг хэн нэгэнд сонсгохын тулд Бурхан таныг өнөөдөр нааш нь явуулсан юм. Би тоглоог байна. Яагаад гэвэл заримдаа хэн нэгэн бидэнтэй зөв бусаар харьцахад тэдгээр хүмүүсийг бид хайрлахгүй зөв бусаар харилцах эсвэл хэрэгтэй гарах үед тэдэнд туслахгүй байх нь зөв гэж бид боддог. Чиний надад үйлцэн зүйлийн дараа би яахаараа чамд туслах ёстой гэж гэдэг. Яагаад гэвэл Бурхан тийхүү үйлддэг бөгөөд чи ч бас Бурхан шиг үйлдэх ёстой. Тийм ч учраас та Тэнгэрт байгаа эцэгтэйгээ адилхан гэдгийг харуулахын тулд дайснаа хайрл. Тэднийг ивэ гэж тэр хэлсэн байдаг. Хэрвээ бид дэлхийд байхдаа Бурханыг төлөөлөх ёстой юм бол бусад хүмүүс шиг амьдрч болохгүй юм. Энэ дэлхийн хүмүүст ойлгомжгүй. Эсвэл хүний ай ухаанд багтахгүй тийм зүйлүүдийг бид хийх ёстой боловч тухайн зүйлийг хийх нь зөв учраас бид тийхүү үйлддэг. Аав ээж маань урт насалсан, маш урт насалсан. Маш урт удаан хугацаа. Настай хүмүүсийн сайн асрамжийн газар байлгахын тулд бид маш их мөнгө зарцуулж байлаа. Эцэг эхийн маань захиж байгаа зүйлсийг авчрах болон тэдний төлөө янз бүрийн зүйлс хийхэд надад туслах нэгнийг би хөлсөлж авсан юм. Тэдний төлөө энийг хийх ямар ч шалтгаан надад байгаагүй боловч тэгж хийсэн маань сүнснийхээ ертөнцид нөлөөлсөн хамгийн хүчтэй зүйл байсан. Тэр надад сүнсний хүч чадлыг өгч бас сатаны хүчийг түүнээс холдуулсан юм. Хэн нэгэн танд муухай ханддаг байсан болохоор тэр хүнтэй буцаагаад муухай хандна гэж битгий бод. Би та нарт нэг зүйлийг хэлэхэд хүчрхэг итгэгч байна гэдг нь зөвхт итгэгч, Библийн сайн итгэгч гэсэн үг. Сул дорой хүмүүсийг хэлдэг. Бурхан танаар хийлгэхийг хүсдэг зүйл байдаг ч мэдээж бидний төлөө хийсэн түүний золиосноос хэцүү зүйл биш байх болно. Гэвч заримдаа тэрээр танаас хүсэхгүй байгаа тийм зүйлтэйгээ нүүр тулахыг асуух бөгөөд хизээ нэгэн цаг тулах хэрэгтэй болно. Ихэвчлэн бид тэдгээр зүйлсийг мартаж зүгээр л амьдрахыг хүсдэг ба тэг хэрэгтэй зүйлс ч бидэнд байдаг. Бид өнгөрсөн лүгээ буцан очиж хийсэн гэмнүглийнхээ төлөөсийг төлөх шаардлагагүй боловч яг энэ тохиолдолд Бурхны ямар нэгэн зорилгын улмаас тэр зүйл намайг үнэхээр айлгаж байсан хэдээч тухайн зүйлийг надаар хийлгэхийг хүсэж байв. Тэгээд би нөгөө байгууллага хаана байгааг нь олж авах хэрэгтэй болсон. Учир нь тэд өөр тийшээ нүүсэн байсан. Тэгээд би тэр байгууллагыг одоо удирдах байгаа хүүтэй нуулсан. Миний бүх бие маань салгамж байсан нь ойлгомжтой. Тэгээд би танай компани цалингийн мөнгнөөс нэг ажилтан чинь тодорхой хэмжээний мөнгө хулгайлсныг санаж байна уу гэх мэтлэн ярьсан. Тийм гэж тэр хариулав. Тэр хулгайлсан хүн бол би гэж хэлсэн. Би одоо итгэгч. Миний хийсэн зүйл буруу байсныг би мэдэж байна. Одоо мөнгийг чинь буцаагаар төлөх гэсэн юм а гэж би хэлсэн. Тэр итгэгч хүн биш байсан. Тэр еврей хүн байв. Хэдийгээр би
Хэн нэгний гайхшруулахыг хичээдгүй байсан боловч эргэн тойронд маань байгаа хүмүүст ихэвчлэн гайхах сэтгэл төрдөг гэж би боддог. Бидний зөвхт зүйлс хийх үед Бурхан доторх бидний итгэлийн жинхэнэ байдлыг харах нь хүмүүст гайхах сэтгэлийг төрүүлдэг. Тэр уулзалт хожим нь ямар нөлөө үзүүлсэнийг би мэдэхгүй ч хэрвээ би тэгж хийгээгүй байсан бол тэр зүйл миний сэтгэлийн гүн тээгцээр байх байсныг л гарцаагүй мэднэ. Бас энэхүү явдлыг та нарт өнөөдөр хэлж зогсохгүй байсан. Дахин хэлэхэд та нар буцаж очиод яг энэ шиг үйлд гэж би хэлээд байгаа юм биш гэдгийг ойлгоорой. Магадгүй Бурхан танаас түүнийг хүсэхгүй ч байж болно. Гэвч өнөөдөр миний хэлж байгаа зүйл бол Бурхан танаас асууж байгаа зүйлийг та өнгөрсөнд хийгээгүй байсан байж болно. Ирээдүйд Бурханы танаар хийлгэх юу ч байсан ба хийхэд хичнээн хэцүү санагдсан ч хамаагүй. Түүний хүсэж байгаа зүйлээс зүгтаалгүй харин ч тэрлүүн гүн очоод тухайн зүйлээсээ амжираар. Заримдаа тэдгээр зүйл нь хэцүү, илүү их хүч чадал, зарим нэгэн арга зам хэлбэрээр танд ирэх болно. Бурханы танаар хийх хүсэж байгаа зүйлээс битгий зүгтаа тэр зүйл рүү гүн орч. Хариуцлагаа ухамсарлаж түүнийг засахын тулд Бурхантай хамтарч ажил. Таны амьдрал амжилттай байхын хамгийн чухал түлхүүрүүдийн нэг бол энэ юм. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент хийсэн бол